За нөгөө балер заваан бузрын лам нарын тухай шүнжэнгөө бүр уншаад хар дарж штий. Нөгөө төрийн дээд байгууллага төрөө санхүүжилт авдаг Монгол улсын бурхан шашны хамгийн дээд байгууллага дотор бага насны эрэгтэй хүүхдүүдийг хүчирхийлдэг. За 1-2 хүүхдийг бүгднгийн баруун хүчирхийлдэг. Хэдэн сарын өмнө заяа Баянгол дүүрэгт хамб ламын бас хамаатан лам нь нэг хүүхэд хүчирхийлсэн баггүй. Тэгсэн чинь ээж аав нь хөдөө гадаа байдаг гэдэг энэ хэрэг ингээд замхраад алга болцсон. За тэгсэн чинь энэ хэрэг болохоор одоо сүүлийн хэрэг нь одоо гараад өчнөө хонж байгаа. Тэгжаа чи нөгөө бидний сүслээд мөнгө төргөө аваажж өгөөд намайг хамгаалаараа, авраараа, хайрлаараа гэд шүтээд эдэг нөгөө байгууллагаас нь бидний хүндлээд нэг ч удаа мэдээлэл хийгээгүй. Харин өчтөр аваа нөгөө хэдин сайтууд нь явж араас нь хөөцөлсний эцэс шүүхийн шийдвэрээр ороод тийм ээ энэ хүүхэд хүчирхийлүүлсэн үнэн байна. Хүчирхийлүүлэхдээ явж бүр ёс бусаар хүчирхийлүүлдэг байсан байна. Мэдээж ёс бусан штэ. Эрэгтэй хүүхдийг хүчирхийлнэ гэдэг чинь угаасаа л ёс бус үсттэй тий. За таны хүүхдийг ингэсэн бол та яах вэ? За бид нар хэдий бол ингэ чимээгүй дүлий дүмб оргиж ингэж тэнийг юм шиг амьдрах юм бэ? Ямар амар юм бэ нэрээ. Миний л хэрэг биш бол би л биш бол гэж одоо энийгээ болий. Бидний эсвэл лам нарыг хүлээн зөвшөөрөх ёстой юм байна. Тэгэж ойлгоё.